үндэсний өв соёл, үнэт зүйлсийг эрхэмлэгч Mobicom төлөвлөж байна. За сайн байна уу та? Сайн байна уу? За та өөрийгөө танилцуулаач. Би Сосор Ором гэдэг хүн байна. Бас өдөр хэдвэ? 75 хүрч байна да. Шин тоглодог хүний чинь одоо гоцвол хүн ч бас эмэгтэй хүнээр төсөөлөд байдаг байхгүй юу? Тэр дотор чинь парвайгаад байлтай юм шүү дээ. Айгүй гоо явахыг бодно. Тэгээ ерөөсөө залуугаас их гоё ганган явсаас тэр ганган тавихгүй юм аа. Одоо ерөөсөө тавихгүй. Ганган соо нэртэй яваа их ганган. Монгол чинь ерөөсөө 3 хэрэгтэй шанс байсан шүү дээ. Досон гомбоо гэж сайхан шанс чинь байдаа. Гомбо гэж одоо сайхан шанс чинь байдаа. Тэгээ манай бэр маань яах вэ? Тэнгэр талцсан да. Тэгээ одоо би ганцаараа үлдэж байгаа юм. Миний энэ чинь зарим үедээ хань ууж юм, зарим үедээ зовлон жаргалын хувааж юм. Ядарсан цаг шанзаар тоглохоос сэтгэл минь өндөр хөөх баярлж одоо ихтэйхэн сайхан болдог. За ингээд танд амжилт хүсье. Би танаас үнэхээр их сайхан ирч хүч мэдэрж байна. Маш их баярлалаа. За их баярлалаа. За ингээд бас шүүгчдийнхаа санал сэтгэлийг сонсох хэрэгтэй. Сая хөгжмөө ярьсан чинь сая бол баг рок од шиг л байлаа яг. Үнэхээр урлаг бол хүнийг бол ийм болгож хүмүүжүүлдэг. Тэгээд та олон сайхан шавьтай болоосаа гэж би бас бодож байна. Та авьяаслаг монголчууд шоуг чимэх хүн яриангүй мөн. Шүүгчдийнхаа шийдвэрийг сонсцгоё бүгдээрээ. За ингээд шүүхээс эхлэе. Тэнцлээ та. Тэнцлээ. Миний хувьд бол мэдээж тэнцсэн. Тэнцлээ ингээд танд улам их амжилтыг хүсье. Баяр үргээ. За дараа нь хамтлагаар хийж тоглоно шүү дээ. Сая зэрэг сууж байсан бүх хамтлагаар хийж тоглоно шүү. За амжилт хүсье. Дараагийн шатнд уулзъя. Залуудаа ганган соо нэртэй явсан 75 настай соо ах маань гарч ирээд ёслохдоо шүүгчдийг өөртөө татаж чадлаа.
Rocket Bay шүүгчийн хэлснээр шан зорьсон жинхэнэ рок өвөө маань авьяаслаг монгол хүн яахын аргагүй мөн. Урагшаа сууха.